гэсэн чинь миний хол ер нь ажил маань бол ингээд ирсэн баггүй юу. Тэгээд яг 11 сар болохоор 12 дахь хүрсэн. Тэгээд энэ болохоор манай спонсор манай юу гэж тусалсан. Миний дөө одоо чи яг ингээд хэдэн оноотой байна. Одоо ингээд оноогоо ингээд нэмэхэд бол миний дөө хэдхэн оноо хийх юм бол миний дөө ингээд болох гээд байна гэд. Тэгээд яг ингээд спонсорынхаа өгөнд ороод нэрээ би одоо нэг тийм ийм их оноо дутчаа за би ингээд болчих гээд ингээд тайван амрахгүйгээр нэрээ би бас ингээд жоохон зүтгэчих юм бол энэ оноод хүрч болох юм байж тэгээд урам аваад тэгээд зүтгээд тэгээ 12 хөл ирсэн. Тэгэхээр яг улсaalаараа улсаад авах яг тэрнийхээ төлөө яасан байх нь үйлдэл хийгээ шийдвэр гаргасан байх нь шүү дээ. За баярлалаа. Спонсор нөхтөрөө тийм. За сайн бацгаана уу? Өдрийн мэндгээ. Намайг Долгомаа гэдэг Өмгөө ангиас ирсэн. Хамдаас батдаг. За жинхэнэ 11 сард 12-аар гарсан. Хажуугаар нэг хуваараа бизнес эрхэлдэг. Түүнийхээ хажуугаар энэ бизнесийг хийж байгаа. Гэхдээ одоо энэс 12%-аас илүү өндөр гарах боломж байгаа. Тэхийн тулд өөрсдөө бид үйлдэл хийх хэрэгтэй. Амжилтанд хүрхээсаа гэдэг бодоод яваад байгаа ш. Тэрнийхээ тулд өдөр болгон үйлдэл хийж яж хүрхийг байна гэдгийг бас анзаарсан. Тэгээ мөрөөдөл хүмүүхэнд байгаа. Мөрөөдлийнхаа төлөө бүр хүчтэй өглөө болгон мөрөөдөж сэрээ түүнийхээ төлөө маш идэвхтэй ажиллаарай гэж хэлмээр. За ингэж байна. За баярлалаа. Өдөртний өдрийн намайг Бодор Тяа гэдэг. Тэгээд бүр өмнө оны 10 сард хэрэглэж байсан. Хүчээр хэрэглэж болоод тэгээ бараг бүтэн жил явж агаад 7 сард шийдвэр гаргаад тэгээд ер нь тэрнээс хойш нөгөө нэг ажлынхаа хажуугаар сонирхлоороо хийдэг байж агаад шийдвэр гаргаад нэлээд олон сургалтанд бараг 2 сар ер нь юу ч хийгээгүй зөвхөн сургалтанд суугаад яваадсан. Тэгж байгаа сая өмнө сард болохоор 15% хүрсэн. Яагаад гэхээр нөгөө нэг ерөн шийдвэр гаргасан. Хүрээгээл бодсон. Тэгээд хийсэн. Бусад ажлуудаа нөгөө нэг энэ хоёрынхоо байрыг сольсон гэсэн. Тэгээд амвэ гол болгоод хийгээд тэгээ яг шийдэхэд бол хүртгэл юм. Хийн гэдэг нь амвэ хийн гэдэг нь яг юу юм бэ? Хүмүүстэй маш их уулзаж эхэлсэн. Айгүй нөгөө нэг хүчтэй уулзаж эхэлсэн. Өмнө нь болохоор зүгээр ингээд нөгөө нэг хальталт ингээд яадаг гэсэн бол яг ингээд нөгөө бизнес талаас нь танилцуулж ирсэн. Тэгээд ер нь нөгөө нэг энэ бизнес хийхэд айгүй гоё юм ингээд нөгөө сэтгэл хангалуун байдаг. Ягаад гэвэл ирээдүйдээ айгүй ихтэй бод бүр ингээд инээд хүрээд. Тэгээд тэр зүйл намайг илүү ингээд том амжилт хийх одоо ямар ч тийм зовлон байхгүйгээр хийхэд тусалсан гэх юм уу? Баярлалаа. За сайн байцгаана уу та бүхэн энэ өдрийн мэдээг өгье. Намайг Долгор Сэрэн гэдэг. Би одоо өнгөрсөн хавард энэ дүүгийнхаа саналаар энэ бизнест орж ажиллаж байгаа. Ажлынхаа хажуугаар хийдэг. Тэгээ 15% төлж байгаа хүрсэн. Тэгээд одоо энэ анхандаа одоо энэ бизнесийг бас утга учирыг бас сайн ойлгож яваагүй байна лээ. Тэгээ саяхнаас одоо ингээ борон зөвлөлтөнд орохоос өмнө ороод ирэн маш сайн ойлгож байгаа. Тэгээд маш том хүн ер нь маш их том мөрөөдөх ёстой байна. Тэр мөрөөдлийнхаа төлөө алсыг хараад тэр том мөрөөдлөө тавьчаад түүнийхээ төлөө маш зориг тавьж ижлаад тэгээд зорилгынхаа төлөө төлөвлөгөө гаргаад тэр алхамдаа ерөөсөө одоо сарын эхэнд одоо маш сарын эхэнд одоо ерөөсөө ажиллахгүй юу гэдэг айжхан байж байгаа сарын сүүл рүү гэдэг айгүй тийм тогтолж ажилладаг байсан байхгүй юу гэсэн чинь одоо маш тийм алхамаар ингээд ажиллахад саадар шиг маш бага байт юм байна. Тэгээд тэр алхамаар ингэж явдаг нь хүний бас амжилтын бас үндэс үрээд маш сайн ойлгож байна. 15% дээр хэд явчих төгрөгийн цалаа гэж бонус тийм болно шүү дээ. Бонус гэж би яг нэг ажлын ажил гэдэг нэг би одоогондоо яг миний 3 одоо юу баянгийн нэг нь аягүй сайн ажиллаж байгаа. Тэгэхээр цалин аягүй өгч байгаа. Баг халтаа 500 гаргаад авч байгаа. Тэгээд 3 удаа баян яг цэвэр ирсэн бол энэ 3 өгч авах боломжтой. Энийг ажлын ажгаар хийдэг гэсэн. Одоо бол ер нь энэ л гол дээрсэн маш энэ л гоцтгий гэж бодож байгаа. Тэгээ маш гол амжилттай одоо борон зөвлөлт хийж байгаа болохоор одоо шууд одоо нөгөө би нөгөө борон зөвлөлтөөр юу хангацсан байхгүй юу? Нөгөө хөрөл цодног оолтыг хангацсан явж байгаа. Тэгээ одоо бүр мөнгө задргаа 3 сарын дараа зөвлөлт маш явж байгаа.
Баярлалаа. За баярлалаа. Яг 3 багийнхаа нэгийг босгоцсон байна те. 3-1 ажиллаа хийсэн байна шүү дээ. За баярлалаа. За сайн байцгаана уу? Намайг Таяа Сүрэн гэдэг Өөр хангаан аймнаас шүн ирлээ. За Өөр хангаан аймнаас бронз хөтөлбөрт буюу Эрдэнэ сорд найзынхаа хөтөлбөрт хамрагдаад бронз болсон. За анхдаа 5 сард эсэж орсон бидний бэрэгчийнхээ бэрэгч нарынхаа урилгаар одоо тэгээд бэрэгч нартайгаа бас энэ бизнесийг хамтарч хийдэг. Гэр бүлээрээ хийж байгаа учраас маш их амжилт өрөө төдий чинээ хурдан байдаг. Тэгээд Өөр хангаан аймагтаа одоо анхны мөнгөнд цалтан ч юм уу болох төлөвлөгөөтэй энэ 12 сард ажиллаж байгаа. Тэгээд семинарт яваад энэ бизнесийг ойлгосон. Ерөөсөө яг энэ сургалтынхаа орчинд орж ирэх хэрэгтэй юм шиг байна. Одоо манай Өөр хангаан аймагт байгаа манай багийнхан ихтэл 70 гаруй хүн байгаа байхгүй. Тэгээд тэднээс маань яг одоогоор ингээд маш их нэр суралцаад байгаа хүн бол ер нь ховор байна. Тэдрийг бол маш их нааш авчрах миний хамгийн том зорилго байгаа байхгүй. Тэгээд та хэд маань бүр Улаанбаатар хотод байдаг бол энэ үнэхээр давуу тал өөр ингээд атаархаад байдаг байхгүй яг ингээд ийм ойрхон байгаад нь тэгээд би ч одоо ингээс манай бүх спонсорууд миний бараа таваараа явуулж ингээд 15% төрсөн гэдэг нь багийн эргэлтийнх нь одоо мөнгө чинь 20 сая орчим байгаа шүү дээ. Энэ бүх барааг хайрцаглаж баглаж боолоод нэр усын явуулаад хамаг цаг заваа зарцуулаад хийдэг байхгүй. Тэгээд спонсоруудаас баярлалаа гэж хэлье. За баярлалаа. Манай Улаанбаатарын ацтайгаа бас сайн мэдтгүү шүү дээ тий. Тэгэхээр манай хөдөө орон нутгийн багийнхан маш их хэрч хүчтэй байдаг шүү. Бас асфалтаас зориулж ингэж сэтгэл зүрхээ гаргаж хийдэгт баярлалаа. Намайг Цолмон гэдэг өнгөрсөн оны 4 сараас эхлээд хийсэн. 11 сард 15% төрсөн. Гэтэ ер нь бол тууштай байх зүг юм байлээ. Тэгээд хүмүүс эхлээл гайхаад сүлжээж байгаа мó гэдээс одоо болохоор нөгөөдөг чи юу илээ гэдэг нэрж орж ирдэг хүмүүс маш их байх юм байна шүү. Тэгээд бүгдээрээ ямар ч байсан ихсэн юм чин дуусах нь үрдүн бий үзэн. Тэгээд өөрөө амжилтанд хүрэхээс гадна нөгөө багийнхаа гишүүдийг амжилтанд хүрэхээр баярлдаг гэсэн шүү дээ тийм. Одоохондоо үзэг болохоор мэдэхгүй юм байна. За баярлалаа. Таныг яг амжилтанд хүрсэн гэдгийг маш их баярлалаа. Чинь би тэтгэврт гарсан хоноо нөгөө нэг одоо олон комьюнитид болох ихний замаа тавьчих байгаа юм шиг. За баярлалаа. Сайн байна уу? Намайг Батболор гэдэг. Би ерөнхийдөө 2 сард орж ирээд тэгээд 4 сард удахгүй спонсоруудтайгаа Астана явж ирсэн. Ерөнхийдөө олон улсын семинараас ямар ирч хүч гоё энерги авдаг вэ гэдгийг тэндээс үзсэн. Тэгээ ерөнхийдөө семинаруудыг бол таслахгүй явдаг. Тэгээд том спонсор Сувтагийнхаа мөрөөдөлд хүрэх зам сургалтыг бол тасалдахгүй суудаг. Тэгээ Эридрокийн сургалтанд 2 удаа суусан. Гэтэ ерөнхийдөө дундуур нь хөдөө яваад жоохон сахилахгүйтаад баг мага жоохон унгаасан. Тэгээ сая 11 сард өөрөө сургалтаа ороод байгалаа спортоор сургалтаа ороод айгүй ирч хүчтэй болоод тэгээд 15% төрсөн. Одоо болохоор цолонд хүрнэ гэсэн зорилготой ажиллаж байгаа. Тэгээд ерөнхийдөө Алькогийн хатан хаан болсон. Тэгээд танаас хурдан амжилтанд хүрээрээ бизнесээр дэлхийн бизнес шүү гэж хэлээд тэгээд баярлалаа. За Алькогийн хатан хаан гэхээр яг юм бэ? Яриад дүүж. Тийм нөгөө 9 сард 10 сард нөгөө тэрэлжид багийн уулзалт хийгээд нөгөө спонсоруудтайгаа 70 хүн аваач багийн уулзалт хийгээд тэгээд 5-6 тугаан дээр хурхаг хийж өгөөд багийнхаа хүүхдүүдтэй цуг. Тэгээд зөндөө олон янзын хоол хийсэн. Ерөнхийдөө хоолн дээр бол нэлээд төлхөө ажиллаж байгаа. Тэгээд манай багийнхан ч намайг тэгж өргөмжилсөн. Баярлалаа. Алькогийн хатан хаан гिचтэй баярлалаа. Манай хот хийдэг. Энэ 11 сард бол 15% хийсэн. Тэгээд өмнө нь болохоор нэг 6 студид жоохон удаадсан баггүй. Тэгээд яагаад гэвэл юм бол хүн л олдохгүй гэж бодсон баггүй. Тэгсэн чи яг өөрийгөө жоохон өөрчлөх хэрэгтэй байсан байлээ. Тэгээд миний хувьд болохоор одоогоор яг нэг юм хийгээд одоо би нөгөө анх сурж ирсэн болохоор бид нар айгүй их нэг юм цээждэг баггүй. Тэгээд нөгөө холбот цээждэг. Тэгээд одоогоор яг надад юм хийгээд ихсэн юм 10 үг байгаа баггүй. Тэгээд энэ нь болохоор нэг юм өөрийгөө засах гэх юм уу? Нэгдүгээр нь болохоор бид нэр амар хүсэл мөрөөдөлтэй байх хэрэгтэй. Тэрийг бүр айгүй сайн тодорхойлох хэрэгтэй гэж санагдсан. Энэ хоёрдугаар нь болохоор хайр цанаасаа гарах хэрэгтэй юм билээ. Өөрөө энэ бизнестэй айгүй сайн итгэх хэрэгтэй юм шиг санагдаад. Гуравдугаар нь бол хэн юу гэж бодох вэ гэдэг тэр бодлоосоо гарах хэрэгтэй юм шиг байна. Дөрөвд нь болохоор хариуцлагатай байх хэрэгтэй. Тавд нь худлаа ярихгүй байх хэрэгтэй. Зургаад нь бол юу яах хэрэгтэй. Хүний өмнөөс шийдвэр гаргахгүй юм байна. Долоод нь бол юу
Тэгээ энэ бизнесийг өөрөө тийм хайраар хийдэг бизнес юм байна. Хүчээр биш. Хүчээр хийх юм бол буруудад байгаа байхгүй. Тэгээд хамтарч хийх юм байна. Бас хөдөлмөрч агүй хөдөлмөрлөх шаардлагатай байдаг. Одоогоор ойлгожоо. Тэгээд сүүлдээ энэ бизнес модаас тэгээд байна. За баярлалаа. Дахиад болсон үрээд дахиад өөр үсгээр бас гоё шүлэг хийн шүү. За сайн байна. Намайг 7 сар үлдээ. Би 11 сарыг 15 хуудтай гасан. Тэгээд өмнө нь одоо 9 хувиар нэлээд удаан явсан. Энэ надад ямар ч үстэй үе би нөгөө ажил хийгээд хуваараа бизнес эрхэлдэг. Тэгээд ерөөсөө хэрэглэгчээ халамжилдаггүй байсан юм билээ. Тэгээ 11 сард ер нь лидерүүдгээ тулж ирсэн. Тэгээд хэрэглэгчээ халамжлаад бас өөр дээрээ их төвлөрж ажилласан болохоор 15 хуудтай ирсэн. За баярлалаа. Яг зөв хэрэглэгчтэй халамжлах тийм. За намайг ч орл гэдэг. Яг сая 11 сар 15-аар хасан. Тэгээд өмнө нь болохоор бүтэн жил хийж байгаа. Тэр нэг ажил хийхээ ажгаар хийдэг болохоор би ерөөсө 3-аас хийгээл ажиллаа хийгээл ер нь бол ингээл бизнестэй бүрэн итгээг байсан юм шиг лээ. Тэгээ 11 сар семинарт яваад компани байгуулаад ирсэн. Одоо яг би яг бизнес эхэлж гин гэж бодож байгаа. За одоо шийдвэрээ гаргаад яг хийж эхэллээ тийм. За амжилт хүсье. Маш сайн байна. Сайн байцгаана уу? Намайг Гişарга гэдэг. Би мэд жаргалын багийн гишүүн байна. Тэгээд MW компани түшилж ороод 2 дахь сар дээр ажиллаж байна. 10 сарын 12-ны Synergy Forum-оос одоо яг шийдвэрээ гаргаад ажиллаж эхэлсэн. За сая 11 сард бол 12 хүүхдээ гарсан. За ажиллаж байгаа хугацаанд ер нь юу гэж бодож байгаа вэ гэхээр ер нь яг хүн өөрийнхөө хөдөлгөөх тэр үнэт зүйлийг л олох ёстой. Тэгээд тэрнийгээ олчих юм бол өөрөө ирэхгүй тэр хүч цаанаас ч н олгогддог, зогсолтгүйгээр хөдөлмөрлөдөг. Ерөөсөө тасралтгүй хөдөлмөрлөх хэрэгтэй. Би 11 сард одоо өөрийнхөө ажилтнаа бол айгуу дайчин ажилласан гэж бодсон боловч ерөнхийдөө бол одоо дүгнэхээр бол 30% тэл ажилласан юм байна. Одоо 12 сард бол илүү амар дайчин ажиллаж байгаа. Одоо миний багийнхан ч намайг харж байгаа. Гэрийнхэн маань харж байгаа. Би ерөөсөө шөнийн 2 цаг, 1 цаг гэх мэт гэртээ харьдаг. Тэгээ яг ингэж л ажиллах хэрэгтэй. Би багийнхандаа ч юм шаардлагыг тавьдаг. Манай багийнхан ч бас агаартай илүү их хүчтэй ажилладаг. Тэгээ багийнхандаа бас их би маш хурдан хувь түрээд энэ тайзан дээр гараарай. Тайзан дээр гарсан хүнд амжилт ирдгий шүү. Тэгээд энэ дээр л багийнхныгаа гарахыг л би хүсэж байна. Тэгээ сая эрхүүгийн семинарт бас анхудаа явж үзсэн. Тэр айгуу гой тэр мэдрэмжийг өөрөө авч үзсэн. Тэгээд хамт явсан багийн маань гişүн бас азтан болгох юм бүр нэг ээж хүн хүүхдээ шагнал авч байгаа шиг тийчээ бүр ингээ ойролж хашгираад явсан юм тийм. Тэгээ энэ тайзан дээр дараагийн үр дүнгийн баяртай миний багийнхан гараасай л гэж бодож байна. За баярлалаа. За сайн байцгаана уу? Намайг Ганчмаг гэдэг. Би бол бизнест орж ирээд 4 сар хугацаа болж байна. Анх орж ирсэн түүхэн болохоор яг манай найз нам хүрсэн л та. Манай найз болохоор ерөөдөө яг нөгөө сүлжээ хизээж хийж байгаагүй. Хизээж ер нь буруу үйлдэл гэдэг нэг санаатай нөхдөд юм шүү дээ. Яг тийм хүн маань анх энэ бизнест орсон. Тэгээд би болохоор нөгөө тэр үднээс сүлжээг болохоор яг нөгөө бусад одоо хүмүүсийн бодол шиг л ойлгодогээс болохоор нэг жоохон гайхчаад ерөөсөө ач холбогдолгүй өнөөс нь өөрөө хувийн бизнес хийдэг амар томроо явжсэн билээ. Тэгээд дараа нэг ирээд үзсэн чинь бүр өөрийнх нь бизнесийг амар дэлхийн хэмжээний том бизнестэй зүүрлж мөрлж ярьсандаа бүр хичээд. Тэгээд ерөнхийдөө энэ бизнесийг одоо систем аяга гой санагдсан байхгүй юу? Одоо бид нар ингээд нөгөө уламжлалт бизнес гэж аяга хэцүү шүү дээ. Тэ өрсөлдөгч тэгээд ер нь жижиг том бизнес бол ер нь бол ихэнх хувийн дампуурдаг. Тэгээд амжилттай явлаа гэдэг хэдэн зуун сая орлоготой bijээж, хөрөнгөтэй bijээж, хөрөнгө оруулалттай bijээж явдаг. Тэр утгаараа одоо нөгөө нэг систем аяга таалагдсахгүй. Одоо нэг хүн арайч одоо массажист гоо сайхан чиглэлээр явж исэн бизнес маань жишээлбэл нэг массажист арайч нэг сургаал тавьсан чинь тусдаа салаа нэлээгээд гар ярьцдаг те. Энэ болохоор аяга гоё яг мэдсэн бүх юмаа бид нэр ингээд багийнхандаа хэлж өгнө. Яг нөгөө чиний нэг сургалтын дээрээс би сонсч байсан ахгүй нэг юм алттай авдралцсан юм шиг мэдрэмж төрөл бүгдээр наашир энэ гоё юм бэ. Яг тийм ингээд юмын боломжийг олж харчаад бүх хамаатан садан одоо найз нөхөд хайртай татны хүмүүсээ дуудаад энэ бизнесийг хамтдаа ингээд хөгжүүлээд ер нь амжилт нь бол тодорхой юм бэ. Олох нь нөгөө баяжхан баараагүй гэдэг шигтэй тийм юм байна гэж олж хараад одоо маш эрчтэй явж байгаа хувийн бизнесүүдээ бүгдийг зогсооцсон. Тэгээ явж байгаа да. За баярлалаа. Ганаг бас орж ирсэн баярлалаа. Яг ганаг өөрөө надад талцаал хийсэн юм да.
Тэгсэн чинь ороод ирсэн байх юм. Чи юус ойлгохгүй яваадсан. Бос одоо бүр чав бүр шүтцсэн ш. Зургийг чи хэлээ баг бүрхэн дээрээ тавих нь. Яг ингээ ажиллаа явж хаад амар хэцүү байгаа байхгүй. Тэгээ ийм одоо бүр бүх юм бэлдээд өгсөн. Тэгээ ийм байхад одоо ийм хэцүү байгаа юм чи одоо нөө Сашка маань бүр анх оруулж ирэхэд бүр ямар хэцүү байсан бол гэж бүр бодож шүтцээ явж байгаа. За баярлалаа. Ганагаа орчихсондаа маш баяртай байгаа шүү амжилтгсэн. За сайн байцгаана намайг хэрхэн сайхан гэдэг. Би банкнд ажилладаг. Гэхдээ одоо бол нэг хүүхдээ аваад декреттэй байгаа л да. Тэгээд ер нь яг миний нэг сэтгэлийн хол нэг тийм эмэгтэй хүн нэг айтайхаа нэг тийм энгийн нэг ажил хийгээд тархитгаа зовоогоо тэгээд нэг тийм цаг нараа ажилладаг тийм ажил биш. Энгийн нэг сайхан ажил юм бас зөвөр юм гэж боддог байсан. Би яг нэг банкнд болохоор бизнес зээл нөгөө шинжилдэг, эрслийн зөвлөлтчдэг тийм хүн байхгүй. Би ч ерөөсөө тийм эрслийн хүн байхгүй. Бизнес хийгээ гэхээр ямар ч тийм дандаа нэг эрсдлийг олж хардаг. Ерөөсөө тийм сэтэл гарч ирэхгүй. Айгүй хэцүү тийм л юм санаад орж ирж шүү дээ. Тэгээд декреттэй суунгуудаа ингээд ерөөсөө нэг тийм санаагаа л хайгаад байсан байхгүй. Тэгээд анх одоо нэг сонголтын суугаад ерөөсөө миний хайжсан гаргалгаа ерөөсөө энэ бизнес байсан. Надад бол өмнө нь хинч тийм сүлжээ санал болгож байгаагүй. Би сүлжээг тийм сайн ч гэж мэдгүй мууч гэж санал болгож байгаа. Суугаад ерөөсөө сонголтоос хайрын оч өсөрсөн байхгүй. Яг нэг Сашка нэг хэлжсэн байна. Эрдэнсийн сан олцсон юм шиг санагдаа 0 хүрээд шиг яг тэр санагдчихсан. Тэгээд миний гарцаагаа энэ байсан. Сургуультанд яг ирсэн шалтгаан бол ерөөсөө энэ бол мөнгө олох гэж байгаагүй. Бүтээгдэхүүний хэрэглэлтэй байсан. Аюул сайн бүтээгдэхүүн байсан. Тэгээд нөгөө нэг хогоо багасгах гэж би өгөн ирсэн байхгүй юу? Хог хаягдлаа багасгах чинь ер нь ангилдаг. Тэгээд энэ бүтээгдэхүүний нөгөө нэг савсаа юу аюул удаа хэрэглэдэг нэг сав нэлээд удажж хаягддаг гэдгийг мэдчихсэн байхгүй. Тэгээд энийг нэг очсон сонирхож үзье гэж очсон байсан чинь хажуугаар бизнес хийх санаа орж ирээд тэгэл хийж эхэлсэн дээ. За юу таныг яг 12-15 оноо гэр бүлийн хүний нөлөө их хэрэгтэй юм байна. Гэр бүлийн хүнд ойлгуулаагүй бас нэлээ явсан байсан. Тэгээд 11 сард нэг оюун нөхрөө сонголтоос ойлгож тэгээд л аяж гэрчтэй мөрчирсэн. яг зөв. Хамгийн ихний бидний одоо зөвшөөрүүлэх хүн маань гэр бүлийн хүн байдаг шүү дээ. Ер нь өөрөө ч бас нэг монтрох үед аягүй гарч ирдээ юм байна. За энэ явах нь 9 өдөр би 4 сар тогтсон байхгүй юу? За энэ чи явах нь гэхдээ л нөгөө оч өсөрцөн хүн чинь юу тэр нэр бэрхшээл гэж харахгүй байгаа байхгүй. Тэгээд нөгөө гэхээр нэг очирсараа очтیں۔ Нэг бол нөгөө нэг маркетинг савлагийнхаа маркетинг хичээлээр суугаад нэг очирсараа очтیں۔ Хүн дагуулж ирээгүй ч гэсэн өөрөөс. Тэгээд За баярлалаа. Оч усрах хэрэгтэй. Ерөөсө гол point. Тэ. баярлалаа. Бүгд нэмжтгсэн. За баярлалаа. Намайг амсаар ингээд энэ бизнесийг яг юу харж ирсэн бэ гэвэл содон цогтой ийм шиг хийчихсэн байна. Миний ama борцын хүний дэлхийс болон тэгээд яг сургалтын наадтай суусан чинь тэр үсгүй би ганцхан жил ажиллаад ингээд аялсан гэж хэлсэн. Тэгээд тэр үед надад аягүй тийм сони мэдрэл төрсөн. Яг би одоо ингээд 60 хүрэх гэж байна. Тэгээд 60 хүртэл ингээд ажиллаж байхдаа бас таггүй ингээд 2-3 удаа бас 2-3 компани зардлаар аялсан байдгийг. Гэхдээ яг хөө ингээд аялал явахдаа нөхөр маань гаргаж өгдөг байхгүй. Тэгээд хамгийн сүүлд ингээд энүүхэн урдаа өдөр ингээд итгэл тампоныг байгуулсан ингээд аялалаар ингээд явсан чинь манай нөхөр намайг чи дахиад намайг орхиод явдаа гэж хэлсэн. Тэгээд би бодсон байхгүй. Яг вэ гэж бодсон чинь хоёулангийн нэг бодол хамгаал хоёулангийн явуулдаг компани байдаг юм гэж ингэж би сонссон. Тэр Эрдэнэчимгийн амнаас сонсуулж ирсэн надад аялал маш их таалагдав. Тэгээд би ажил згсэн одоо ингээд би 12 те. Гэтэ яг ерний компани ингээд түншилж ингээд орсон цагаас эхлээд яг зүгээр дөнгөж ингээд эхлээд би нэг 0 хүртэл хэлсэн. Гэсэн чинь дараагаар нь бас 3% болсон байсан. Тэгээд 6% болоод ингээд 9% болоод тэг 9 өдөр 2 ингээд сар болсон. Гэтэ эхнийхэн сар ингээд жаахан өндөр мөртлөө дараагийн сар нь жаахан баг цалин авсан. Тэг ингээд яасан гэсэн чинь миний багаас дахиад айгүй гой цалин авдаг хүн би болсон учраас миний цалин багассан байсан. Тэгээд ингээд дахиад нэг харсан чинь
12 хүүхд төрсэн. Тэгээ одоо ингээд яг 15 хүрэх гээд ингээд би дэвтэр дээрээ бичсэн байсан чи миний тэр хувь хүрэх гээд одоо 4000 хүрэх гээд байна. Энэ топ компани ингээд үүсгэсэндээ их баяртай байна. Тэгэд ингээд сэтгэл огшоод ингээд зүрх айгүйх догторж байна. Тэгээд би бас нэг хамт ингээд байдаг хүмүүстэй хэлээд нэг 2 хүүхэд ирсэн үргэлжлэн сууж байгаа. Тэгээд тэд нар бас амжилтанд хүрээсэй гэж бодож байна. Тэгээд энэ том компани ингээд энэ боломж нь байгаа учраас яг л монголчууд бүгдээрээ бүтээсэн. Бүгдийг ингээд цол авсан ч гэсэн тэр компани үх юм шүү гэж би ойлгосон шүү. Сайн гэж бид амжилтсан. Баярлалаа. Сайн байцгаана. Болдоотор гэдэг. Би энэ Амбай хийсэс болохоор энэ Маргад Эрдэнэ Индра гэдэг манай спонсор аваа. Тэр спонсортай ерөөсөө анх уулзаад тэгээд энэ корпоратив оомд ороод тэгээд ерөөсөө энэ бизнес эрхлэх шийдвэрээ гаргаад Москвароос семинарт яваад сая иргүүд бас семинарт явсан. Тэгээд шийдвэрээ гаргасан. 9 сард бол эхлээд гэрийнхэн хэрэгцээг дүүргээд нэг өөрийн 100 оноо юмнууд дүүргээд гэрээр маань дүүр юмнууд байж тэрнийгээ зургийг яваас найзуудтай хараад байна ийм амбайтай болсон шүү нэрээ. Тэгээд 10 сард нь болохоор 9% хийгээд 11 сард нь сая 15% хаагаад тэгээ одоо 12 сард 21% хийдэг юм байна. Надтай хамтарч байгаа манай багийн гишүүдүүд хийж хүчтэй хүмүүс байгаа. Тэр одоо бүр том дэлгүүрээ хайж орж ирсэн хүмүүс байж байна. Ер нь энэтэй амьдралаа холбоё гэж шийдсэн улс байгаа. Ерөөсөө энэ оол цуугаад юу дамд гал олсаад тэгээд явчихдаг. Тийм хүмүүс яваад суудаад өдөртөө гал асаагаад ингээд дагуулаа явж байгаа. Тэгээд одоо оол гарсны дараа тэр баахан урамшоод нь хамрагдаад нөгөөдөлтэйгээ цуг ингээд баясаад амьдралаа өөрчлөөд эрчилгээнд ороод явна да. Баярлалаа. Сайн байна уу? Намайг дааж байгаа гэдэг. За миний платинум цолтой спонсор бол Мэд Жаргал, Эмералд цолтой спонсор маань Гэрэл Туяага. За би эмч мэрэгчлээ эмчээрж ажиллаж исэн. Ер нь бол хувийн бизнесийн бас хэцүү үндийг ерөнхийдөө өөрөө бас мэднэ хувийн бизнес чирхэлж үтсэн. За би энэ бизнесийг хийгээд нэг 11 сар орчим болж байгаа. Тэгэхдээ би 12% дээр бас нэлээд удаан гацсан. Тэгээ өнгөрсөн сард бол 15% хүрсэн байгаа. Тэгээ энэ маань юутай холбоотой ингээд бодоод цайсаад байлаа л та. Тэгээ бодсон чинь би нөгөө бас сүлжээ гэхэр чихээ таглаад цухтаадаг хүмүүсийн нэг ахгүй юу байсан байхгүй юу урд нь. Тэгэхээр нөгөө эхлээд ажиллаж байхдаа өөрөө ерөнхийдөө ингээд ойлгоод жоох ингээд судалж байгаад ойлгочихгоотаа бас л масктай л явдсан. Зүгээр тэр нь хэлэхгүй энэ хэлэхгүй гэж явж байгаад сая 15% хүрсэн маань бас нөгөө маска бүрэн хуулсантай холбоотой юм байна гэж бодсон. Тэгээд тэрнээс гадна нөхөртөө бас ойлгуулсан. Нөхөр эхлээд ойлгохгүй байсан. Сүүлдээ аягүй сайн ойлгодог болоод өнгөрсөн сараас бит хоёр айку гацрог хийдэг болсон. Манай нөхөр нөгөө хоол хийх чадвартай байхгүй. Тэгэхээр тэрийг бас ашиглаад хахад би ингээ яг айкука игээд юмаа яраа сургалтаа ороод ингэнгууд манай нөхөр хажууд нь савс болоо хоол он ингээд зэрэг хоолоо игээд тэгээ эрэгтэй хүн сургалтанд ингээд хүн шинэ хүн урахаар эрэгтэй хүн зогсож байхаар тэр уригдсан шинэ хүмүүст айгуу гоо сэтгэл төрдөг юм шиг байна. Итгэл төрдөг юм шиг байна. Тэгээд тэгснээрээ бас манай багт эрэгтэй хүмүүс орж ирсэн. Тэгээд тэрнтэй бас холбоотой 15% бас орж ирсэн юм байна. 12-ийнхаа гацаанаас гарсан юм байна гэж бодлоо. 15% гэхээр хэдэн төгрөгийн эзэлтэй. Яг миний хувьд бол яг ер нь бол багийнхаа бүтцээс л болно л да тий. Миний хувьд бол нэг 900 гаруй мянган төгрөг авсан байгаа. Гэхдээ яг олон багаас бол биш байхгүй. Тэгэхээр нэг баг маань 12 хүрч чинь бас нөгөө баг маань их авчих штэ тий. Тэгэхээр бусад багууд. Гэхдээ яг бас нэг юм би яасан гэхээр нөгөө багтаагаа арай илүү ажилласан юм байна гэж бодсон. Өөрөө тгээ сураад олон хүний өмнө сургалт орохоор манай багийнх ингээ илүү харж идэг. Одоо зөвхөн багийнхан дотроо биш, зөвхөн айкук биш. Бусад одоо багийнханд ингээд олон хүний донд сургалт орохоор манай багийнхан бүгдээр ингээ хараад спонсоргаа манай спонсор чи ийм чаддсан юм байна гэж бодоод ижидэг учраас би бас тэр бас нөлөөсөн юм байна. Багтаагаа ажилласан бас нөлөөсөн юм байна гэж бодсон. За баярлалаа. Амжилт хүсье. За сайн байцгаана уу? Намайг Томлох Тамир гэдэг. Би диплом мэргэжилтэй. Одоогоор яг нөгөө декреттэй хүүхдэд харангаа энэ бизнес хийж байгаа. Анх бол анхад манай найз санал болгоод би төрөөд 13 хоногт одоо хийжсэн. 4 хүүхдээ хийж байгаамаа.
Тэгээд яг анх энэ бизнесийг яагаад сонгож авах болсон шалтгаан маань гэхээр манай дэдлийн спонсор Эрдэнэ сүрэмгийнхаа соглон зугаад тэгээд би юу хийсэн бэ гэдгийг амар сайн бодсон л та. Би урд нь бол ингээд нөхөр намайг тийчих ёстой гэдэг тийм бодолтой байсан. Тэгээд Эрдэнэ сүрэмгийнхаа соглон зугуудаа би ер нь 4 хүүхэд гаргасан байна. Юу хийсэн, юу ч хийгээгүй гэж одоо би яагаад ер нь сууж явах хэрэгтэй ингэж бодоод тэгэл тэрнээс хойш найр хүрхэ байсан. Тэгэл өдөр шөнө өглөө хараагүй нөгөөтг нь бодогдоод сүулдэ ядаргаанд орох шахсан. Тэгээд маш сайн ер нь бол эхний 3-4 сар бол нэг ажиллаагүй. Зүгээр ингээл хүн санал болгоод, бүтээгдэхүүн санал болгоод өөрөө сургалтандаа суугаад явж ирсэн. Тэгээд нэг сараас яг юу болоход бизнес татгаар нь ажиллаад тэгээд хэлсэн. Тэгээд 4 сард 15% хаасан, 12% зөндөө гатсан. Тэгээд 15% хүрсэн чинь цалингаа хараад маш их баярлсан. Сая 700 сая төгрөг гэсэн байсан. Тэгээд тэрнээс гадна техниктэй боромшоод 9 техниктэй аваад тэгээд бүр хөл газар өрөхгүй баярлаад нөхөртөө үзүүлээд гэсэн чинь манай нөхөр чинь паах гэж бүрээсээ ирүүн болчихсон. Тэгээд түүнээс одоо цадан хараад нэг дэмжиж хэлдэг болсон. Нөхөртөө ч тийм байд юм билээ. Тэгээд нөхөртөө маш сайн ойлгуулаарай. Нөхөртөө бас одоо бид нар ингэж чаддаг шүү гэдгээ манлайлж үзүүлээ. Мөн хүүхдүүдтэй бас одоо манлайлж гэдгээ бас харуулж чаддаг болсон байгаа. Тэгээд маш сайн сургалтуудаас одоо идэвхтэй явдаг. Тэгээд энэ бизнес бол маш гоё бизнес шүү гэж хүмүүст хэлмээр байна. Баярлалаа. За сайн бацаа намайг их хэлэх гэдэг. За хувийн одоо жижиг бизнесээс одоо Авигийн том бизнес руу маш их одоо Авид итгээд орж ирсэн байгаа. За анх 5 сард орж ирсэн. Одоо сая 11 сарыг 15%-тай хасан байгаа. Тэгээд бизнестэй аягүй сайн итгээрээ, өөртөө бас аягүй итгээрээ. Тэгээд жоохон зоригтой байгаарай гэж хэлмээр байна. Хүмүүс аягүй нөгөө сүргийн бодоол те аягүй хайдаг, ингэчих болоод гэж хайгаад байдаг. Энд дэрс айхан нэрсээ байхгүй юм байна. Тэгээд би одоо бүх одоо орсон цагаас хойш бүх семинаруудад одоо 4 дахь удаагийн семинарт явсан. Тэгээд Авид орсон цагаас хойш би аягүй тийм азтай болсон. 5 удаагийн одоо тийм Азийн шагнал авсан байгаа. Одоо бүр манай багийн хүмүүстэй мэддэг ингээд Азийн суулаа муугаад за та бол найдвартай шнэ гэдэг. Яг найдвартай гэж ямар нэг юм аваад байгаа байхгүй. Тэгэхээр би бүр Авид орсон цагаас шууд амар тийм азтай болсон байгаа. Тэгэхээр би ер нь бол энэ бизнес бол яг миний амьдралыг үнэхээр өөртөө миний хүсэл мөрөөдлийг биелүүлнэ гэдэгт 100% итгэлтэй. Итгээд одоо энэ бизнестэй ажиллаад явж байна. Тэгээд тууштай байгаараа, зоригтой байгаараа тэгээд ямар ч одоо бэрхшээл учирч магадгүй тэгээд төвчээртэй байгаараа гэж хэлмээр байна. Тэгээд баярлалаа бүгд амжилт хүсье. Сүнчээ гэдэг энэ 6 үсгийг боломж болгож өгсөн бүх лидерүүдэд маш баярлалаа. За баярлалаа. Шинэ жилээр бас цуглаа байж энэ одоо хараарай. Сайн байна. Даасрын гэдэг эмээ бизнест ороод 8 сартай. Тэгээд 4 сард 15%-аар хасан. Тэгээд ерөөсөө би яг энэ бизнес ер нь ямар ч бизнесийг босгосон 3-5 жил шаардлагатай юм байна. Тэгээ яг энэ хугацааг эмээ зарцуулснаар та найдвартай ашигтай ажиллана. Тэрийг бодлоод найдвартай хийж байна. Тэгэхээр яг энэ бизнесийг сонгоод шийдвэрээ гаргаад зоригтой орж ирээрэй гэж хэлдэг. Анхудаа 15 төрсөн. Өмнөх сараас юу өөрийг хийсэн бэ өнгөрсөн сар? Ерөөс нойргүй ансан шүү. Ерөөсөө тэгээд одоо ч гэсэн юм нойргүй байна. Ерөөсөө шин нэг хэсэг банцаад амраад би амарсан бол өөрөө ингээ босоод ирдэг болчихсон юм лээ зорилготой ачаар. Тэгээд өглөө хар өрөөр 6 өрөөгөл босоод ирж одоо би юу хийх вэ яах вэ гэв. Ерөөсөө нойргүй хамаар яг бусад боломжтой бизнестэй тэгээд цагтаа ирээд цагтаа яваад те ашиг хүртэх ч юм уу ч юм уу тодорхойгүй байдаг шүү дээ. Яг эмээ бизнес та нойргүй ханж чадвал үнэхээр ашигыг хүртэн, нүүр шивэнд хүртэн бас хайртай хүмүүсийнхээ мөрөөдлийг биелүүлэх чадвар гэж. За баярлалаа. Одоо гараа жил илүү сайн нойртой хоног болтугай. Яасан бэ нөө? Сайн байцгаана энэ үеийн амран гайлт бай. Намайг насан жаргал гэдэг. Би одоо төрийн захиргааны албанд олон жил ажиллаж ирсэн. Одоо би энэ бизнесийг дагнаад явж байна. Гэхдээ нотын би өнгөрсөн 5 сараас эхлээд бизнесээр нь ажиллаад миний хайртай дүүнаар өрсөн. Эрдэнэ шавныхаа хичээлд суугаад яг л миний хайж исэн гоё бүтээгдэхүүнүүд энэ нийгмийг өөрчлөх ийм сайхан бэлэн байгаа ийм сайхан хэрэглээ бараа бүтээгдэхүүнийг авч одоо нийгмийн өөрчлөлийг гэж бодсон. Нэгдүгээр би манай одоо эхний ярьж байгаа хайртай хүмүүсээ эрүүл өчнөөс алгая.
миний ах эгч хоёр маань 60 хүрээгүй байлаа. Бурхны орон явсан. Тэгээд тэрнийг тийм учраас би даралт гэдэг айхтар өвчнөөс салгая гэж утсан. Хоёрдугаарт нь тэр харшил гэдэг өвчин айл болгонд байна шүү дээ. Тэгтэл бид нар энэ арчил эхлээ гэдэг ер нь манай төрийн хяналт малд ер нь суларсан шүү дээ. Тэгээд энэ болгоныг одоо би ч гэсэн гараад бараа бүтээгдэхүүн зовчтой мөн байвал ингээл хэл гараад хаанаас л аваад болох шүү дээ. Тэгтэл бид нар яг төрийн ажил гээд бид тэрний цаана ажил нухлагдаж ажиллаж тэгтээ нухлагдаж гэж бас бай тэрийн сайхан ажил гэж авч байгаа. Би ерөөсөн тийм цаг зав гараагүй. Тэгтэл энэ нийгэмд аюул олон өвчлөл яас их залуучууд маань яас их өвчлөж байна. Ингээл фэйсбүүкчтэй одоо твиттер юм ханаас ч гэсэн ямар их өвчлөлийг олж харж байна. Жигтэлсээд өргөдөж энэ маш их сэтгэл зовндог. Тийм учраас ийм сайхан бэлэн бүтээгдэхүүн байж байхад та нар минь одоо ийм хэрэглөөр нь бэлэн байж байхад өөр одоо нэг тийм зардлахгүй бизнесийг тууштай, хүчтэй, зоригтой өөрийгөө хайрцаглалтгүйгээр ингээд эхлээрэй гэж хэлмээр байна. Би 15% 11 таасан. Тэр зорилгод мөрөөдөл тэмүүллийн төлөө хүчтэй ажиллана. За яг өмнөх сараас өөр юу хийсэн? 11 сар 10 сараас өөр таны хийсэн юм юу вэ? Би өглөө босоод ерөөсөн уцаа барайл STF-ийг гээл авдаг. Тэгэл бас заримдаа бас өөртөө өөрчлөлтийг маш их хийсэн. Сургалтын дандаа суудаг. Сургалтаас маш их өгөөж олж авдаг. Магадгүй ингээд ер нь их шантардсан билээ. Би тэгтээ миний ах дүүс, найз нөхдөд надад аюу хийдэг. Итгэл байдаг учраас нөгөөдөл маань ирдэг ч гэсэн тэд нар хайрцагнаас харж өгдөггүй. Тэр хайрцагнаас нь яаж гаргах вэ? Тэднийг яаж энэ сайхан эрхчлөө санхүү эрхчлөө цаашлаад энэ эрүүл мэндээ хамгаалах зөв байхад эрүүл орчин, эрүүл амьдралыг хэвшүүлэхийн төлөө би аюу зүтгэдэг. Тэр зүтгэл маань намайг энэ сайхан миний хайжсэн хамаг хайжсэн нийгмийг өөрчилнө гэсэн энэ сайхан бүтээгдэхүүнтэй энэ сайхан специалистуудтай үе үеийнхаа лидерүүдэд баярлаж авдаг шүү. Тэрээ өөрчлөнө. За баярлалаа. Семинар баян жаргалдаг. Миний спонсор Платин үндэслэх цолтой бинайт гэмтлэр би сая өнгөрсөн 11 сард 12-нд төрсөн. 9 сар 10 сар жишээтэй 11 сар арайг тулсан. Тэгээд тэрнээс өмнө болохоор би 10 жил Швейцарт амьдарч байгаа юмсан. 8 сарын сүүлээр ирээд тэгээд жилийн өмнөөс маа найз намайг Фредрик бодоод ичлээ. Юу хийж байгаа гэхээр сүлжээ. Андруу аймагтаа флекс явуулт гэсэн аах. Тэгээд нуугаал миний найз явуулж байгаа чинь сайн юм болж байгаа гэж та. Тэгж байгаа л за одоо нэгэн талаар удаан амьдсан чи явъя да одоо Монголд ч одоо юу хийж амжих юм бол та ямар ч гэсэн нэг албан газар олж ажиллахгүй юу ч хиймээр юм гэхээр тэгэл ирээл судлаадсэн чинь цалингийн сонсоод за гадаад ажиллаж ах мөнгөө Монголч гэсэн юу наад болох юм байна. Тэгэл иргэд буцаагаар дахиж жишээ явахаа болоод үлдэж ихээр шийдсэн. Баярлалаа. Тэгээд амжилттайгаар өсөж байгаа юм ерөөсөө гацаагүй юм байна те. Тэгээд таны энэ амжилттай өсөлтөнд таны ямар зан чанар хамгийн одоо өндөр хувьтайгаар нөлөөсөн гэж бодож байна? Одоо бол сургалтуудаа л аягүй сайн суугаад тахын л марцсан юм шиг. Тэгэхгүй бол 3%, 9% та үзсэн болохоор зүгээр л ойр ирээж аваа маа юм лөө тэрийг очих гэдсэн. 12% та болохоор найзуудтай хэлээдгүй энэ чинь сайн байна, тэдий байна, гэдэг юм байсан чинь за гэж. Гэтэ одоо Монголд зуулцаагүй нээс зөндөө байгаа тийм болохоор гацгүй болоо. Тэгээд за баярлалаа. Амжилт хүсье. Дээгээрээ бас баяр хүргэе.